Мельбурний монголчуудын групп дээрээс яг Career Summit-ийн постыг хараад тэр ивент үнэхээр миний нүдийг нээсэн. Одоо яг ингээд миний өөртөө итгэх итгэлийг олоход хамгийн гол түлхүүр нь бол яг тэр ивент байсан. Hi Солонгоо, сайн уу? Hi. Сайн байна уу? So good to see you. Бид нар хоёлаа та бүхэнтэйгээ Мельбурн хотноос мэдчилж байна. Манай Мельбурнд хавар болоод 100 болоход айгүй гоё юм тий? Стопой толлаараад навч гараад. За тэгэхээр Manifestation podcast-ийн шинэ дугаарт тавтай морил Manifestation podcast-та би миний Manifest аялалд надтай хамт явж байгаа. Энэ олон зуун хүн дотроос миний сэтгэлд ингээд айгүй хөөрхөн сэтгэл ингээд айгүй хөдлөгсөн бас маш гоё ингээд Manifesting бодит ингээд прогресс үйл явцтай ингээд явж байгаа. Шавнараа би урьж оролцуулдаг байгаа. Тэгээд Солонгоогоо энэ өдөр урьж оролцуулж байгаа. За Солонгоо битэр яг бол боддоор яг ингээд нэгнтэйгээ болвол энэ жилийн ихээр танилцсан тэ нөгөө ээжүүдийн өдрлөг дээр танилцсан. Яг тэрэн дээр чи өөрийнхөө нөгөө нэг яг сэтгэлийг хуваалцажсэн. Тэгээд тэр чинь миний сэтгэлд айгуу сэтгэл амар тийм тоод ингээд үлдсэн байсан болохоор би чамаагаа яг өнөөдөр подкастта урьж оролцуулъя гэд оролцуулж байна. Урилгын маань хүлээж авсан баярлалаа Солонгоо. Намайг урьсанд баярлалаа. Маш нэр төрийн хэрэг байна. Тэр Солонгоо маань айгүй мундаг, айгүй хөөрхөн, айгүй тийм нийгмийн идэвхтэй. Тэгээд тэр ээжүүдийн хөтөлбөрийг яагаад зохио байгуулах болсныгоо чи бас ингээд юуныхаа ярианыхаа дундуур бас ингээд ярина үст тийм ээ. Хойлоо эхлээд үзэгчд, сонсогчд доо чамаагаа танилцуулъя. Чи өөрийгөө нэг танилцуулахгүй юу? Тэгээ юуны өмнө намайг урьж оролцуулсанд багштай маш их баярлалаа. Тэгээд намайг Солонгоо гэдэг Мельбурн хотод ирээд ойролцоогоор одоо 2 жил болох гэж байна. Тэгээд яг нөхөр маань суралцахаар болоо, магистрийн хөтөлбөрөөр суралцахаар болоод тэгээд гэр бүлээрээ хүүхдтэйгээ хамт ирсэн байгаа. Тэгээд яг Монголд ирэхээс өмнө болохоор би боловсролын байгууллагт яг тулгуурлаад ажиллаад явж исэн хүн. Уг нь бол анагаах төгссөн. Тэгээ анагаахаа төгсчөөд нэлээ нийгмийн идэвхтэй явж исэн болохоор сургуулийнхаа захиргааны багш нартай туслаад ажилтан туслаад тэгээ оролцоод яг волонтер байдлаар ерөнхийдөө явдаг байсан. Тэгээд тэгж явж байгаад яг төгсөх курсынхаа өмнөхөн манай багш маань намайг дуудаад тэгээд яг төгснөхийн дараа шууд сургуультаа ажиллах боломжтой юу гэж санал тавиад тэгээ ер нь бол сургуулийнхаа арга зүйчээр ажиллаад анх яг боловсролын салбарт ажиллах гараагаа хэлсэн. Тэгээ ер нь бол мэргэжлээсээ дандаа гадуур явж исэн, ажиллаж исэн. Тэгээд ер нь өөрийгөө илүү хөгжүүлэе гэж бодоод дахиад өөр чаленжуудтай нүр тулъя гэж бодоод тэгээ сургуулиасаа гараад Таможийн альтернатив сургууль ахлах сургууль дээр General Secretary-гаар ороод тэгээд General Secretary-гаар ажиллаж байхдаа яг хүний нөөцийн хэсэг одоо албанд нь миний хувьд яг нэг хувь нэмрээ оруулах чадах юм шиг санагдаад тэгээд санал тавиад одоо нөгөө туршилтын хугацаанд байхдаа санал тавиад тэгээд би энд чинь ингээ контрибьюшн үзүүлье гэж санал тавиад яг тэр хүний нөөцийн салбар руу орсон. Тэгээд яг тэрнээс хойш энэ яг миний passion юм байна гэд яг тэгээ passion дагаад хүний нөөцийн чиглэлээр ажиллаж агаад энд ирэхийнхээ өмнө Pinecone Academy гэдэг IT-ийн сургалт явуулдаг ахлах ангийн хүүхдүүд болон 10 жилийн хүүхдүүд болон насанд хүрэгчтэй зориулсан яг тийм мэргэжлээ солих жоо, карьер солих жоо хүмүүс зориулсан тийм IT болон UX дизайнерын сургалт явуулдаг байгууллагт хүний нөөцийн менежер ороод тэгээд декрет аваа байж байгаад яг нааш явж таарсан байгаа. Бас олон чаленжуудтай нүүр тулсан. Amazing. Солонгогийн маань нөхөр нь Австралид айгу Монголоос айгу зөвхөн хэдхэн хүмүүс сонгогддог Australia Awards гэдэг байдаг. Австралийн засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр хамгаалж байгаа юм билээ шүү дээ, тий? Industrial Engineer сурж байгаа гэж би бодсон. Маш гоё мэдлэг сурдаг юм билээ. Melbourne University-д сурдаг гэсэн, тий? Тий. Yeah, that's amazing. Тэгээд Солонгоо маань охин нь хэдэн настай вэ? Айгу жоох охин шүү дээ. Одоо 2 гарантай. 2 3 сартай юм уу? Тийм. 2 сар. Тэгэхээр ер нь
Вау! Тэгэхээр чинь яг чиний минь амьдрал ингээд сүүлийн ер нь бол яг жирэмсэн баснаас хойш чинь ингээд үзэх юм бол бас ингээд айгүй олон адал явдалтай маш олон үйл явдал ингээд болоо явж байгаа. Дээрээс нь чинь дөнгөж шин төрсэн ээж энэ олон challenging бас айгүй exciting үйл явдлуудыг ингээд даван тулаад гарна гэдэг мэдээж амаргүй байсан бах тийм ээ. Тэгээд би бас чиний нөгөө нэг карьерийн чинь түүхийг ингээд сонсож байгаад ерөөсөө нэг юм анзаарэгдсэн нь ерөөсөө юу вэ гэхэлэр одоо миний өөрийн маань нөгөө хайж байдаг ideal maintain-ийн тэр одоо attitude ер нь харагдаж байгаа байхгүй юу. Миний ideal яг өөрийнхөө хайж байдаг ideal maintain маань ерөөсөө санаачлахтай тэгээд сэтгэлгээтэй нээлттэй сэтгэлгээтэй боломжийг болж амжаагүй байхад нь өөрөө бий болгох нэг тийм санаачлага initiative гэж ярьдаг. Тийм хүнийг би ер нь айгүйх сонгож авахыг айгүй хүсдэг байхгүй юу. Одоо өөрийнхөө career coaching програмуудад тийм. Яагаад вэ гэхээр technical асуудлыг ингээд зааж өгөхөд ерөнхийдөө айгүй амархан байдаг. Ер нь бол арга барил стратеги ингээд зааж өгөхөд бол нэг тийм хэцүү биш. Гэхдээ attitude гэдэг юм одоо санаачлахтай зан чанар нэг тийм хандлага гэдэг юм байхгүй байх юм бол ер нь айгүй тийм цаг хугацаа айгүй шаарддаг байхгүй юу. Тийм болохоор чи ингээд анзаарэгдэж байна маш гоё санаачлахтай ингээд анзаарэгдэж байна л. Тэгээ дээрэс нь тэр нөгөө нэг ээжүүдийн хөтөлбөрийг бас ингээд өдөрлөгийг бас ингээд санаачлан гаргаж бий болгож ирсэн нь бас тэрнтэй холбоотой ах тийм ээ. Чи энэ талаар одоо сонсогчтойгоо бас хуваалцахгүй юу? Магадгүй бүгдээрээ нийлж агаад энэ жилийн сүүлээр дахиад Мельбурнийхаа ээжүүдтэй бас ингээд хамт бас ингэж гоё уулзвал бас айгүй гоё байхаах. Тэрэн дээр ирсэн ээж нар бүгдээрээ бүр айгүй олуулаа уйлаад тэ нөгөө сэтгэлээ бясалгал хийж дуусныхаа дараа сэтгэлээ хаваалцаад тойроод ингээд сууж байхад айгүй олон ээжүүд маань нулимс гаргаж ирсэн, туслуулж ирсэн ямар их ганцаардал сэтгэлийн одоо төвчээр шаардаж байна вэ гэдг нь бол тэндээс яг ингээд ил харагдчихсан байхгүй. Чи тэр ивентийг зохион байгуулах болсон одоо шалтгаанаа бас нэг товчон дуртахгүй юу? Тэгээ бүр эхнээс нь яриул илүү ойлгомжтой болоо гэж бодож байна. Тэгээ яг таны хэлсэн шиг би энд ирэхийн өмнө яг жирэмсэн болоод төрөөд ер нь бол яг миний хувь хүн дээрээ одоо тулгуурсан страглууд нүр тулж эхэлсэн. Тэгээд нэг юм тулгамдаад те яахаа мэдэхгүй, учруулахгүй. Тэгээ бас яг юм төрсний дараах сэтгэл зүйн асуудал нь эхэлж исэн юм шиг одоо бодохоор тэгээ тэрний өмнө болохоор би яг нөгөө нэг төгсөөд мэргэжлэрээ ажиллаагүй хүмүүсийг ингээл амар анзаараад хүмүүст ингээл туслах гал ер нь багасаа тийм байсан байхгүй. Яг ингээ хүмүүст л туслаал тэр хүмүүсээ эргэн тойрныхоо хүмүүст ингээл туслаал тэднэрт ингээд хэрэгтэй юм хийж өгөөд хэлж өгөөд ч юм уу чиглүүлж өгөөд тэндээсээ би өөрөө ингээд амар кайф авдаг төрлийн хүн байсан. Одоо ч гэсэн ер нь тийм л дээ. Тэгээд тэгэж явж байгаад яг жирэмсэн болоод хэлсэн чинь бүр илүү их өөрийгөө ухаж эхэлсэн. Одоо би ингээд ээж болох юм бол яах вүлээ? Тэгээ миний одоо ямар зан чанарууд одоо ингээд хүүхдэд маань одоо өвлөгдвөл илүү их ингээд хань болох одоо хэрэгтэй вүлээ? Тэгээ аль нь яг ингээд шаардлагагүй зан чанар вүлээ гэд ингээд өөртөө нэлээд анализ хийж явж агаад тэгээд яг тэрнээс ер нь бүх юм хийсэн юм шиг санагдаж байна. Ингээд энэний өмнө ингээд баагаар ингээд бодож исэн ч гэсэн ерөөсөө тэгж амар ухаж нэг боддоггүй. Тэгээл яг нөгөө энийг мэдэхтэй ингээд эргэн тойрны юмнуудаа сатаарал явчихдаг байсан болохоор нэх өөрийгөө бүр тэгж амар ухаж анзаардаггүй. Тодорхой хэмжээгээр бодож ийн мэдж ийн ингээд бодлоо анзаарч байгаа ч гэсэндээ яг дотор их хүн маань яг яагаад байгаа ерөөсөө нэг тэгж амар анзаарахгүй байсан юм шиг байна. Тэгээд төрчөөд энд ирсэн чинь ингээ гав ганцаар болсон. Яг гэр бүлийнх маань мэдээж байгаа л та. Гэхдээ яг ингээ нөгөө сатаартай юмнууд маань багассан. Бүр эрс багассан. Найзууд маань холцсон тий. Тэгээл гэр бүлээсээ хол яг одоо ингээ аав ээжээсээ хол тэгээл яг нөхөртөөгөө манай хатан ээж маань бас цуг байсан. Тэгээд хатан ээжтэйгээ яг ингээ дөрүлээ энд гэрт амьдарч байгаа. Тэгээ хүүхдээ ингээ хараад хүүхдээ яаж өсөхгүй гэдэг дээр ингээ анхаарч исэн. Тэгэл ингээл охин маань унтчихгоот ингээд дотроо ингээд өөрийгөө голдог мэдрэмж маань сэргээд тий би одоо хинж биш юм байна. Би ч одоо Монголд бас хөрхэн карьертай байж байгаа л ямар ч хэлсэн эргэн тойрондоо ингээд contribution үзүүлэлтээ хий гэсэн юм хийчдэг чадахгүй байх юм бол сураад хий гэдэг нэг тийм ambitious байсан. Болвол яг энд ирсэн чинь ажилчгүй тэгээл яг ингээл гэртээ хүүхдээ хараад байж идэг. Тэг яг ажилд орё гэхээр нөгөө танил байхгүй хаанаас эхэлхээ мэдэхгүй чиглүүлээд өгөө гэхээр яах вүлээ гэдэг юусэн мэдэхгүй амар хасгалын тэмдэгтэй нүүр тулаад тэгээд
нэг юм жоохон сэтгэл зүйн хувьд юм өөртөө итгэлгүй тийм anxietyтэй гэх юм уу ингээд амар твцсэн. Тэгэл зүгээр ингээд 10 20 жилийн өмнө болж исэн юм надад таагүй санагдаж исэн мэдрэмжүүд маань одоо үйл явдлууд маань гинт толгой дотор орж ирчээл намайг амар тухгүй болгодог ч юм уу сандраадаг ч юм уу бүр амар тийм болцсон. Тэгээд гэрээсээ бүр ерөөсө гармааргүй санагдаад уг нь л энд чинь ингээд хүүхдтэйгээ гараад ямар нэгэн активитид оролцгийг бол бүх юм нээлттэй тэгээ үнгүү ч гэсэн ингээд байдаг штэ. Тэгээ тийм байхад би ерөөсөө тийм юм мэдж байгаа хэрнээ ерөөсөө гарч гардаггүй. Тэг гэртээ л ингээ бүгээ ээж идэг. Тэг гэртээ бүгээд ахаар улам яг тэрэн дотроо бүр ингээ живээд байсан байхгүй. Тэгээд сүултээ зан араа шингээ маань хувьч гэсэн амар өөрчлөлт гараад эргэн тойрныхоо хүмүүс яг тэр ингээ дотор байгаа хороо ингээ багтаж ядаа тэр хормон бүр ингээ миний амаар гараал миний үйл хөдлөлөөр гараад эргэн тойрны хүмүүсийг амар зовоогоод байсан. Тэгээ бүр сүултээ ингээ би өөрийнхөө болохгүй аа ч гэсэн анзаараад эхлэнгүүт за ямар нэг алхам ямар ч хэсэг хийх хэрэгтэй юм байна. Би бол үнэхээр ингэ болохоо болж байгаа юм байна. Тэгээ нөгөө ангаахт чинь бас сэтгэл зүйн сэтгцэн хичээл ордог байхгүй. Тэгээ бас яг тэр мэрэндээ амар сонирхолтой байсан. Хүмүүсийн ингэ сэтгэл зүйн юмнуудыг амар анзаардаг байсан болохоор тэр манаас надад амар тус болсон. За ер нь бол би ингэ тэр болохоо хэлж байгаа юм байна. Ер нь буруу юм биш үү гэд. Тэгээд сэтгэл зүйчэд хандах уу гэд яг нөхөртөөгөө ярилцаад ер нь л болохоо хэлж шүү. Яаж гарахаа би үнэхээр мэдэхгүй байна. Бүр ингээ хан мөрөгчлөө. Тэгээ би болох байгаагаа мэдчихээн гэд. Тэгээд заримдаа ингээ нэг поз ингээд авъя л да. Одоо яг чиний хэлж байгаа над дүр одоо яг тэр бодит дүр зурагч нь яг тухайн үед зөвхөн чиний бодолд явагдаад байгаа штэ. Толгоон дотор чинь. Тийм гатнаас нь ингээд хараад ерөөсөө мэдхгүй. Танаа нөхөр чинь тэрийг ойлгохгүй. Одоо хадам ээж чинь ойлгохгүй, охин чинь ойлгохгүй. Монгол байгаа гэр бүлийнхэн чинь бүгдээрээ чамайг Австрали гэдэг улс руу тэтгэлэг аваад цаа хоёр чинь яваад тэндээсээ жаргаж байгаа гэж бодоод идэг. Австралид Монголд үлдсэн найз нарт нь чамайг бас тэнд очиж аргацсан шинэ найз нартай болцсон. Oh my gosh, барыг намайгаа тоохгүй болцсон байгаа гэж бодоод байдаг. Тэгэнгүүт чинь чи дөнгөж төрсэн байдаг. Орчин нь тэрчгээрээ солигдсон. Урд нь би хинбэ гэдэг байсан тодорхойлолт нь огт өөр болчихсон. Гэтэ чи хардаа хэрвээ Монгол байсан бол энэ бодол чинь бас л үргэлжлээд байж л байсан. Ямар нэгэн байдлаар. Энэ бол бас нөгөө нэг postpartum гэж ярьдаг. Төрсний дараах тэр нөгөө сэтгэл зүйн одоо гормоны өөрчлөлттэй шууд холбоотой харагдаад байгаа байхгүй юу надад. Тэгээд дээрэс нь бас яагаад би ингэж поз авч байна гэхлээр яг энэ болгон чинь тухайн үед чи магадгүй гав ганцаараа л ийм байгаад байгаа юм шиг гэж бодож исэн байна л да. Одоо би чинь сүүлийн 5 жил Монголд Австралид байгаа монголчуудтайгаа болон дэлхийн өнцөг болон бүрт амьдарч байгаа монгол хүмүүстэй ингээд ялангуяа manifestation програмаар ингээд ажиллаж байгаа. Чи ч гэсэн миний програмд явж байгаа учраас бид нэр 400 хэдүүлээ. 400 өөр одоо ертөнц хэрнээ яг struggle-ууд нь айгүй адилхан байдаг. Гэтэ ялангуяа гадаадд амьдарч байгаа монголчууд дөнгөр төрчихсөн байгаа ээжүүдийн одоо энэ яг цэцгэл доторх байгаа энэ асуудлууд нь яг бүгд ингээд нэг адилхан байгаад байдаг байхгүй юу. Тийм болохоор чамайг сонсоод битэрийн яриаг ингээд сонсож байгаа ээжүүд бол oh my god наад чинь яг би биш үү гэж бодож байгаа ах гэж би бодож байна л да. Яг одоогийн байдлаар. Тийм болохоор бид нар бас ганцаараа биш шүү гэдгийг би бас энэ подкастуудаараа яг бусдад түгээхийг аягүй хүсдэг байхгүй юу. Яагаад гэвэл яг би нөгөө нэг хэрвээ энэ подкастыг хийхгүй байх юм бол яг мэдээч шавнар маань ингээл болоод цэцэглээл тий би ч гэсэн өөрийнхөө manifestation-ыг битээгээл та нар ч гэсэн гоо амьдрал нь өөрчлөгдөөл бид нар ингээл чимээг өх ингээл яваад л ах байхгүй да болохгүй юм ерөөсөй баахгүй. Гэтэл боддоор бид нар өөртөө нүүр тулах хизээ нэгэн цагт нүүр тулах хэрэг байгаа шүү гэдгийг бид нэр өөрсдийнхөө түүхээр бусдадтай хуваалцаж авах юм бол хамаагүй илүү хүрнэ гэж би бодог учраас бас энэ подкастыг хийдэг байхгүй юу. So, yes, over to you, continue. Тэгээд ер нь нэлийн амар асуудалтай болж явж байгаа. Яг гарцаагаад явж байгаа Мельбурний монголчуудын групп дээрээс яг Career Summit-ийн постыг хараад мэргэжлэрээ ажиллах хүмүүс ингээд байвал одоо энэ тэр хүмүүс ориулсан юм ингээд ивент болох ч гинэ гэдэг постыг хараад
Үүнийг анхынд ирэхэд чи ерөөсөө тийш нөгөө монголчууд ер нь ихэвчлэн ингээл хар ажил хийдэг гэдэг сэтгхүүтэй ирсэн баа шүү дээ. Тэгээл ингээл эргэн тойрны хүмүүс ялангуяа нөгөө ингээл монголчууд тэгээл нэг эрэгтэйчүүд нь төмөр дээр, эмэгтэйчүүд нь цэвэрлэгэн дээр л ажилт юм дөө гэдэг яг нэг ийм майндсетээр ингээд нэг нэгэндээ нөлөөлдөг. Тэг яг тэрэнд нь тийм төсөөлөлтэй байсан. Тэгээд байж исэн чи яг тийм постыг хараад тэгээ би чи нөгөө нэг ийм асуудалтай байгаа дээр бас тодорхой хэмжээгээр ажил хайж үзэж байгаа байхгүй юу гэн. Тэгээ үзэнгүүт ингээд нөгөө нэг шалгуур үзүүлэлтүүдийг нь харахаар за би чадахгүй юм байна. За би худлаа юм байна. За угаасаа тэгээ надаас мундаг хүмүүс байгаа гэдэг ийм бодолтойгоор ерөөсөө apply хийхгүй эхлээд нилээд явсан. Тэгээд нэг 2 удаа яг HR-аар applyдсан чинь тэгтээ бас яг ингээд харахтаа HR менежер биш, specialist ч юм уу эсвэл яг нөгөө entry төвшин мөвшнөр нь хайгаад байгаа хгүй доошо буулгаж тэгээд одоо Монголд байгаа скил маань ер нь бол хангалтгүйсэн юм байна гэдэг ийм бодолтойгоор тэгээ яваад исэн. Тэгээ апплайдсан чи 2 удаар ямарчсан rejection авсан байхгүй юу. Тэгээд за бүгдэхгүй мэд болий гэд тэгээ явж байгаа зүгээр casual ажлууд хайж эхлэе гэд. Тэгээд хайцсан байсан ер нь бол төр орхицсан байсан юм. За би ер нь болоогүй би ер нь ажил олно гэж бодлоо юм байна гэд. Тэгсэн байж байгаад яг тэр постыг харчаад хүй монгол хүмүүстэй мэрэгчлэр энд ажиллаж болт юм биш гэдэг ингээд комментиг харсан байхгүй юу. Тэгээд энд ер нь л яг орох хэрэгтэй юм байна гэж ер нь шийдсэн. Би ер нь нөгөө нэг Монголд байхдаа айгүйх тиймэрхүү юм хувь хүний хөгжил ч юм уу ямар нэгэн тиймэрхүү юмд амар оролцох дуртай дуу хүмүүс юм баггүй. Тэгээд хамгийн сүүлд баг хизээж оролцсон. Ер нь оролцъё гэд. Тэгээ бүртгүүл гिचсэн чинь мөнгөний хараад такс тайсан шүү дээ. Тэгээд за яах вүлээ гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ бодсноо тухайн үед бол яг тэр уг нь бол 100 өрхгүй долларын үнэтэй бүр 100 тийм бүр ерөөсөө хүрхгүй тий 77 ч хүрхгүй байгаа байхгүй юу. Тэгээ тийм байхад надад бол угаасаа тэр үед ажилгүйсэн. Тэгээ яг нөгөө стипендиэрээ л амьдэрдэг гэсэн болохоор тодорхой хэмжээний хүнд байсан. Тэгээд их мөнгө санагддаг. Тэгээ яах вэ гэж бодож жоод за ер нь гэж шулуудаа шууд бүртгүүлсэн байхгүй юу. Тэр чинь ер нь бол хоолойгоо мөнгнөөс бүртгүүлж байгаа байхгүй юу. Тэгээд бүртгүүлчээд ингээд нөхөртөө ийм ивент болох гэж байгаа маа би ингээд бүртгүүлчлээ гэд тэгээ хэлээд орсон. Тэг би бол яг тэгэж ингээд тухайн үед тэгж эрс шийдэж орсондоо бүр одоош бүр амар баярлалаа. Энэ бол миний яг насан туршид хийсэн хамгийн зөв сонголт гэж боддог. Тухайн үед надад амар их мөнгө юм шиг санагдчихсэн ч гэсэндээ би бол яг маш зөв хөрөнгө оруулалтыг тэгээд яг авсан одоо надад өгж байгаа хөрөнгө оруулалтаас үн цэн байгаа бүтээж байгаа үн цэний хажууд олвол тэр мөнгө үндэ юу ч биш санагддаг. Тэгээд тий яг бүр тийж мэдтгүү. Тэг яг тэр постоор мэдсаахгүй. Тэгээд таныг яг тэр саммит дээр суугаад 2 өдрийн турш бүр ингэ нүд нээгээд тэг би яг өнийг хэлэхэд тэр 2 өдрийн ивентийг сонсож байхдаа би цэвэрлэгээний ажил хийгээд сонсож байсан байхгүй юу. Тийм ажлаа хийнгээ сонсч ирсэн. Гэхдээ ингээд амар их ажлаа паусаж ингэж сонсож тогтож сонсох мөчүүд бол амар их байсан. Тэгээд гяс нөгөө хийх ёстой юмнуудаа хийчээд тэгээд дундуур нь ингээд зогсож сонсчоо тэгээд дахиж ингээ хийгээ сонсдог. Нэг тийм байсан аахгүй. Тэгээд дундуур нь бас нэг 10-20 минутын завсарлага авдаг гэсэн шүү дээ. Тэр ивент дээр тэр бүр амар хэрэгтэйсэн байдаг гэхгүй. Тэр үеэр гяс амжуулаад тий. Тэгээд сонсч ирсэн. Тэгээд тэр ивент үнэхээр миний нүдийг нээсэн. Одоо яг ингээд миний өөртөө итгэх итгэлийг олоход хамгийн гол түлхүүр нь бол яг тэр ивент байсан. Тэгээд яг тэр ивентээр нөгөө нэг career summit биш career coaching програм байдаг. Тэгээ manifestation програм байдаг гэдгийг мэдээд угаасаа л apply хийх юм байна. Энэ хүн бол үнэхээр яг ингээд миний ментор болох хэвээр хүн юм уу юм байна гэж яг тэр үед яг итгээд тэгээд manifestation програмда хамрагдчихсан. Тийм таны background яг минийхтай айгу төстэй санагцсахгүй. Бас яг ингээ career changing хийгээд хүний нөөцийн салбар руу орсон. Тэгээ яг тэрэндээ ингээ passionтай явж байгаа. Одоо ингээ хийж байгаа ингээ хүмүүст өгж байгаа үн цэн нь болохоор бас ингээ амар миний одоо valueтай, миний алсын аргатай амар match хийж байгаа шиг санагдаад. Тэгээ яг намаа ингээ бас амар ойлгох юм шиг санагдаад. Тэгээл би бүр танд crashlцсан гэхгүй. Тэгээ за яг энэ хүмүүс юм байна.
Тэгээд хүмүүстэй яг ярилцаад гайгүй тэр цагаас хойшоо manifestation програмдаа бүртгүүлээд тэгээд хүмүүстэй ярилцаад уулзаад бас ингээд арай гайгүй болж байгаа хгүй өөрөөсөө итгэлээ олж авч байгаа. Одоо тэр career summit-аас хойшоо, ивэнтээс хойшоо тэгээ за ямартай ч ийм програмтай юм байна би бүртгүүлье гэд нөхөртөөгөө ярилцаад тэгээд бүртгүүлэхээр болоод бүртгүүлсний дараа тэр чинь бас нэг 2-3 сарын хугацаа байсан шүү дээ. Яг тэр 2-3 сарын хугацаанд энд байдаг бас монголчуудтай танилцаад авч байгаа. Тэгээ ингээл ярилцаад үзэнгүүт нөгөө надад төрдөг байсан мэдрэмж бусдад бас яг адилхан төрдөг. Нөгөө өөртөө итгэлгүй байдал, англи хэлнээсээ санаа зовх бол бүр номер 1 асуудал байсан юм билээ. Тэг хүн болгонд яг тулгардаг тийм асуудал байсан юм байна. Би ч ганцаараа байгаагүй юм байна гэдэг мэдрэмжийг аваад тэгээд яг тэр ээжүүдийн ивентийг ер нь бол зохион байгуулах сэтэл төрсөн. Тэгээд яг өмнө нь нөгөө нэг мөөгийгч гэдэг нөгөө энд монголчуудын community-г хариуцдаг манай нэг хичээдсэн шүү дээ мөөгийгч. Тэгээ мөөгийгчээс ярьжсэн байхгүй юу ингээд би ч бас нөгөө мөөгийгчтэй яг наадмын зохион байгуулалтан дээр оролцъё гэж ороод тэгээд танилцаад тэгээ мөөгийгчээс надад амар хань болж ирсэн. Тэгээд яг тэр үеэрээ хүмүүстэй ярилцаж танилцаад бүр ингээд явцгаахгүй. Тэгээ яг мөөгийгч ээжүүдийн ингээд ивент бас зохиовол хүрх юм байна гэд нөгөө хүүхдүүдийн баярыг бас дараа нь зохион байгуул өмнө зохион байгуулж монголоод тэгээ ярилцсан байж байгаа яг нэг юм боин гэд надад нэг юм сэтэл өгсөн байж байгаа. Тэгээ manifestation програмдаас суусан чинь амар хээжүүд бас яг адилхан мэдрэмжтэйсэн шүү дээ. Надтай тэгээл яг нөгөө би мдэггүйгээсээ болоо би ганцаараа гэдэг мэдрэмж авч исэн шиг амар олон ээжүүд амар олон хүмүүс яг ингээд ганцаараа гэдэг мэдрэмжийг аваад мдэггүйгээсээ болоо ингээд явж ит юм байна. Тэгвэл яг нэг манифест маань биелсний дараагаар би бүр шууд за яг энэ ивентийг зохион байгуулъя гэдэг. Тэгээд яг зохион байгуулж ирсэн. Тэгээд тэр манифест маань бас биелсэн нэг шалтгаан нь та нөгөө одоо манай хөтөлбөр дээр ингээд суурьаас нь ахуулаад яг ингээд хэлж өгдөг, зааж өгдөг, чиглүүлж өгдөг болохоор надад бол тэр амар төгсөж байгаад жоохон reflect хийл да. Хүмүүс нөгөө одоо би нөгөө яг сүүлийн 5 жил үнэхээр одоо хувь хүний хөрөнгө оруулалт гэдэг одоо энэ концептыг ерөнхийдөө яг үнэхээр монголчуудаа зааж өгч ийн гэж би бодож байгаа байхгүй юу. Манай монголчууд маань ялангуяа гадаадд амьдарч байгаа монголчууд маань маш их хэмжээний стресс гэдэг юмыг өдөр болгон толгоондоо, бие махандаа сэтгэл зүйтэй ингээд аваад яваад идэг болохоор ямар нэг юм ингээд тод харах тэр нь одоо сэтгэл зүйн нөхцөл нь ингээд айгу бүртээгүй байгаа юм шиг санагдаад идэг байхгүй юу. Тэнгүүд чинь үнэхээр нөгөө үнэн маргааш дараагийнхаа визийг яах вүлээ? Би одоо виз маань дуусгаж байна. Магистрийн сургалтын төлбөрийг яах вүлээ? Тэгэл одоо хүүхдүүд гэл аюу олон асуудал ингээд байхад чинь хөрх юмтай үнэхээр өөрийгөө хамгийн сүүлд орхигдуулаад идэг. Өөр би гэдэг энэ тодорхойлолтыг зүгээр л хажууд тийш ингээд тавьчихдаг. Миний хөгжил, миний ирээдүй, би юу хүсэж байна? Ялангуяа эмэгтэйчүүд. Тэнгүүд чинь одоо тэгсэн хэрнээ бид нар одоо нөгөө нэг мөнгөний менежмент гэдэг ингээд ярих юм бол ялангуяа сэтгэл зүйн асуудалтай хүмүүс чинь буруу юмд айгүйх мөнгө одоо үрдэг гэдэг нь угаасаа миний хэлж байгаа бол биш зүгээр судалгаагаар ингээд тогтогдсон байдаг шүү дээ тий. Сэтгэл зүйн одоо өөртөө happy биш, амьдралдаа happy биш байгаа хүмүүс маш их хэмжээний худалдан авалт хэрэгцээгүй гэдэг хэрэгцээгүй худалдан авалтуудыг айгүй хийж идэг. Одоо юу гэдгийг online shopping байдаг юм уу тий. Одоо бүр gambling энэ гэдэг чинь ерөөсөө бүгдээрээ сэтгэл зүйн нэг тийм unhappiness гэдэг юмнаас үүдэлтэй байгаад идэг байхгүй юу. За энийг бол би хэлээгүй судалгаагаар угаас халиушээ ингээд би болгоцсон байгаа. Тийм болохоор би одоо гадаадд амьдарч байгаа хүмүүсийг нэг сайхан гүнзгий амьсгал авч байгаад тий би ер нь өнгөрсөн хэдэн жилд өөртөө $50 зарч юу өөрийнхөө хөрөнгө оруулалтад өөрийнхөө одоо өсөлт хөгжиж personal development гэдэг юм нэг $50 зарч уугүй юу гэд нэг өөрөөсөө асуугаад би яагаад өөрийгөө prioritize хийхгүй би яагаад өөрийгөө уртл болохгүй байгаа юм бэ гэдгийг ингээд нэг үнэнчээр ингээд нэг ярилцаасаа гэж аяа хүсдэг байхгүй юу. Тэгээ би саяхан нөгөө Odyssey method гэдэг workshop би зохион байгуулсан. Чи оролцож амжсан уу? Орсон шүү.
Орсон нь тий amazing. Окей. Тэрэн дээр бол миний зорилго бол ерөөсөө яг тийм байсан байхгүй юу? Бүгдээрээ яг энэ байдлаараа, яг энэ нөхцөл байдлаараа, энэ арга барилаараа ингээд амьдраад авах юм бол 10 жилийн дараа чи ямар амьдрал чинь ямар байх вэ гэдгийг чи зүгээр л дүрс зургаар ингээд маш дотор ингээд хараад үз. Тэрэн дотор чинь бүр нэг тийм тодор ингээд тэр дүрс зургийг харангуут агүй олон хүмүүс oh my gosh би өөрсдөө шинжлэх хийх хэрэгтэй байна гэдгийг анх удаа ингээд ойлгосон тий. Яг ингээд oh my gosh wow болохгүй юм шүү дээ тий. Тийм болохоор хардаа нөгөө нэг хувь хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг одоо энэ концепт айгүй хэрэгтэй. Дээрээс нь бид нэр тэгээ $100 ч хүрэхгүй тэр жижигхэн мөнгийг өөрөөсөө харамлаад байгаа хэрнээ одоо нөгөө үн цэн буцаан олголт гэдэг юмд ерөөсөө анхаарлаа бас тавихгүй байгаа нэг шалтгаан байгаа байхгүй юу? Тэ одоо чи тэгж штэ нөгөө нэг тэр тухайн үед ингээд яг үнэхээр хоолныхаа мөнгөөр суучихсан юм шиг байсан боловч одоо ингээд 1 жил болох гэж байна тэ яг 1 жил ингээд болж байгаа байхгүй юу тэ тэгээд тэрний үн цэнийг чиний одоо амьдралд буцаад ирчихсэн байгаа үн цэн одоо нөгөө нэг мөнгөөр хэмжигдэхгүй үн цэнүүд зөндөө байдаг штэ зүгээр яг мөнгөөр хэмжигдэж байгаа үн цэнээр нь ингээд тодорхойлох юм бол тэ одоо чи мэрэгчлэрээ ажиллаж байна. Тодорхой хэмжээнд casual гэсэндээ тэ мессерийн ажил хийж байгаа. Тэрний чинь цалин байгаад байгаа. Өөртөө итгэл гэдэг юм үн цэнийг одоо мөнгөөр хэмжиж болохгүй ч гэсэндээ зүгээр ингээд мөнгөөр хэмжих юм бол маш олон дахин буцаж ирдэг юм уу? Чи энэ талаар одоо жишээлбэл магадгүй чи арай өөр сэтгэлгээтэй байсан байж магадгүй л дээ Монгол угаасаа л өөрийнхөө хувь хүний хөгжил айгүйх ингэж хөрөнгө оруулалт хийгээд идэг. Зүгээр 90-ийн тойрныхоо хүмүүсийг харах юм бол хүмүүс яагаад хувь хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг гэж бодож байна чи? Яг талаар яг нөгөө нэг өөрөө одоо нөгөө өөрийнхөө яг тэр сэтгэл зүйн хувьд болохгүй байгаа гэдгийг анзаарч чадахгүй байгаагаас болоод эхэлдэг байх гэж би хувьдаа бодож байна. Яг тэрийгээ бүр амар сайн сонсоод анзаараад эхлэх юм болвол би ч өөр дээр ажиллах хэрэгтэй юм биш үү? Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм биш үү? Гэдэг юмдаа ингээд мөнгө зарцуулах нь одоо илүү нээлттэй болоод ирэх юм болов уу? Тэгээ одоо нэг 10 төгрөг байсан ч гэсэндээ цааш нь хийж агаад яг зарцуулал уг нь зарцуулж болохоор байдаг. Тэнгүүд яг нөгөө шууд ингээд одоо дэлгүүр ороод хувц авахд бол шууд яг бодит үр дүн нь ингээд надад ингээд шууд тэр доороо харагдаж байгаа болохоор бас яг тэрэндээ ингээд илүү яг тухайн үед кайф аваад ингээд өнгөрчдөг. Одоо богино хугацааны яг тэр дофаминд ингээд ялгаруулах гад идэг. Тэнгүүд яг нэг удаа нөгөө хичээл дээр та хэлдэг ш. Нэг удаагийн дэлгүүр ороод авах юмныхаа мөнгийг хадгалаад яг өөрийнхөө бие болон сэтгэл зүйн одоо эрүүл мэнд те өөрийнхөө оюун санааны хөгжил ингээд их хувь нэмэр оруулчихаа. Гадуур хоол идэх $200 хэмнээд өөрийгөө чи худалдаад аваа гэд хэлдэг шүү дээ. Яг тэр л майндсет жоохон дутуу байд юм болвол Хүмүүс нөгөө manifestation гэхэлэр ер нь айгүй тийм өөр айгүй тийм ойлголтуудтай гэдэг юм билээ шүү дээ тий. Одоо би хичнээн manifestation гэж нэрлээд байгаа боловч би та нартай ингээд програм дээр угаасаа хэлдэг. Эн чинь ерөөсөө бидний бодлын хүч, энергийн хүч шүү дээ. Бидний бодит амьдрал чинь яг бидний одоо бодол ямар байсан, энерги ямар байсан, бид нар хэр талархууштай амьдарсан бэ, ямар хандлагатай амьдарсан бэ, яг тэрний маань үр дүн нь яг одоо бидний амьдрал дээр боддоор цэцгэлээд ирчихсэн байгаа гэд нөгөө айгүй ингээд системчлаад ингээд та бүхэндээ ингээд та нартай ингээд програм дээр ингээд заадаг л да. Тэгэхээр чи нөгөө програм manifestation програмд анх орж ирэхдээ хүмүүс айгүй тийм сонирхолтой одоо хүлээлттэй хандлагатай орж ирдэг юм бэлээ л дээ. Чиний хувьд яг ингээд анх manifestation за окей за нэг иймэрхүүл байх юм байна да гэж орж ирэнгүүтээ яг ингээд manifest аяллаараа ингээд аялаад эхлэх одоо тэр хоёрын хооронд ямар одоо ялгаа байсан бэ жишээлбэл миний хамгийн анхных болохоор ер нь бол би яг бясалгал хийх юм байна гэдэг төсөөлтөөс байхгүй юу. Тэгээд өмнөнийхөө ажил дээр нөгөө нэг бид нэр silence hour гэдэг нөгөө Pinecon гэдэг байхад өдөртөө нэг 5 минутаас ингээд 15 минутын хувьд ингээд төв чимээгүйгээр төвлөрдөг байсан. Тэгээ ер нь яг тиймэрхүүгээр төсөөлөө ямар ч хэлсэн л нэг бясалгал хийгээл ингээ йог хийгээд тэгээ ингээд амар амгалангоо олоод яг бодлынхаа хөгжийг ингээ олох юм гэдэг төсөөлтөөс байхгүй. Тэгээ яг ороод ирсэн чинь нөгөө хөтөлбөртөөгөө танилцаад харсан чинь бүр ингээд өнгөрсөн амьдралаа анализ хийхээс нь ахуулаад одоо яаж байгаа? Тэгээ ирээдүйд яах юм? Тэр болгоныг ингээд системтэйгээр ингээд
ингээд зохион байгуулалт амар зохион байгуулалттайгаар оролцсон байсан нь би бүр вау гэж бодсон. Ийнээс юм байна. Үгүй миний төсөөлжсэнээс бүр шал өөр юм байсан юм байна гэд. Тэгээ нэрээ дан яг тэгэж бясалгаад йог хийгээд явах юм болвол яг өнгөрснөө хараад тэгээд нэг юм гаргалгаагаа яг тэгэж худаа олж чадах байсан уу гэх юм бол би бас хэрэгэлцэн. Тэгээ яг тэр хөтөлбөрт хамрагдаад бодлоо ингээд бодлын хүч гэдэг чинь юм байт юм аа. Бидний даалт ухамсар чинь яаж ажилтیں۔ Тэгээ ил ухамсар нь яг яаж байгаа нь тий ингээд санамсар гэдэг зүйл нь яг яадیں۔ Гэдэг юмыг ингээд сонсч ирснаас бүр яг амьдрал дээрээ тэгж хэрэгжүүлэе гэж юусоо одоо зөвөр тэрийг нэг мэдээлэл болгоод авцснаас мэдлэг болгож юусоо аваагүй явж исэн. Тэгээ яг нөгөө нэг үндсэн хичээлүүдээ сонсоод хамгийн ихний үндсэн хичээлүүдээ сонссон чинь нэрээ би чи яаж байгаа лиг амар их тийм байсан. Тэгэл тийм биш гээл. Тэгээд нэрээ тийм биш гэд бүр зүгээр ингээд таг марцсан, таг мэдхгүй ингээд болцсон байгаа хгүй юу. Өөрөөсөө амьдралын хэмнэл болоогүй учраас тэгээ яг тэрийг ингээд шинээр сонсоод ингээд яг хүлээж аваад өөртөө хэрэгжүүлээд хийсэн чинь бүр 180 градус ингээд ирэхээр бүр ингээд эрс юм эрэг болоод хэлсэн гэх юм уу. Тэгээд яг тухайн үед нөгөө нэг орчноо бас амар сайн бэлдэх хэрэгтэйсэн. Тэгээ яг эхний нэг өртөөгөө авчаад тэгээ хоёр дахь өртөөрөө ордог дээр яг манай аав ээж хоёр энд ирж таараад тэгээ би тэд нөгөө гадагшаа аялаж маялаад нэлээ сатаах юм ихтэй. Тэгээд төвлөрч чадахгүй байсан болохоор за яг мэлхий урдаар юм чинь юунд нь ярах вэ? Нэрэл амар их яардаг байсан байлээ. Одоо нэрээ яарад яах вэ? Бүтэн жил байгаа юм чинь гэл. Тэгээд яг 1 сарын завсарлага аваад тэгээ угаасаа тэр үед ингээд нөгөө хичээл хийхээр бодож байгаа бодлууд маань ч гэсэндээ яг ингээд яаж өгөхгүй байсан байхгүй юу? Зэгцэрч өгөхгүй. Тэгээ за ер нь завсарлая гээ. Тэгээ завсарлаж агаад буцаад ороод тэгээ яг нөгөө манифест хийж эхлээд нөгөө бясалгалаараа яг дотроо төсөөлөл нүдэндээ хараад хэлсэн чинь яг нэг бодож исэн зорилго маань 2 хоногийн дараа аав хоёрыг явсны дараагаас буцаад 2 дахь өртөө эхэлж байгаа хгүй. Тэгээд яг эхэлсэн чинь миний яг тэр бодож исэн хамгийн ойрын зорилго маань бүр 2 хоногийн дараа шууд бэлдсэн. Тэгэл би эн чинь ингэж ажилтсан биш дээ гэдгийг яг өөр дээрээсээ бүр амар ойлгож мэдэж аваад тэгээд өөр дээрээ баталчихж байгаа мэдэрчж байгаа болохоор яад би нэг ингээ өөртөө хадгалаад байх хэрэгтэй гэж мэдгүй байгаа бас хүмүүст нь хэлж өгье. Тэгээд ээжүүдэд ингээд страглж байгаа ээжүүд гэсэн байгаа учраас амар их байдаг юм бэлээ. Тэрийг мэдсэн байсан болохоор за тэд нартаа зориулъя гэд. Тэгэл яг ивэнтээ зохион байгуулах бүр хамгийн одоо очин олж өгсөн гэх юм уу. Тэгээд энэ болгоныг бас тийм мдээгүй ээжүүдэд мэдүүлье, хэлж өгье. Яагаад би ганцаараа мэдээд ганцаараа өөрөө батлаад байж явах хэрэгтэй гэж гээд. Тэгээд яг хүмүүст контрибьют үзүүлэх бас яг тэр хэрэгцээгээ хангаад тэгээд танаас бас асууж үзье гээд. Тэгээд асуусч та бүр амар уриалга хүлээж аваа. Би бүр хүү ямар гоё бэ гэх. Тухайд баг нэрээ нөгөө хөөхт хөөрдөг шиг л хөрсөн дөө. Би чинь угаасаа нөгөө ээж нартай ажиллах аягүй дуртай. Чинь өөрөө ээж усны дараа л ээж хүний одоо зовлон жаргал гэдэг энэ олон юмыг ухаардаг юм билээ шүү дээ. Яг хүн угаасаа л өөр дээр нь тулж ээж л үнэхээр мэдэрдэг юм байлээ. За тэгээд 1 хүүхэдтэй ээж, 2 хүүхэдтэй ээж, 3 хүүхэдтэй ээжийн ачаалал бол үнэхээр шал өөр байдаг юм байна гэдгийг бас 2 хүүхэдтэй болсныхаа дараа анзаарч байгаа байхгүй юу? Тэнгүүд чинь үнэхээр ээжүүд минь ялангуяа гадаадад амьдарч байгаа ээжүүд минь үнэхээр мундаг. Үнэхээр гайхамшигтай мундаг. Маш их сэтгэлийн хатуужилтай. Тэгээд ингээд цуг ингээд сурж байгаа оюутнуудаа ингээд харахаар ээжүүд аяг цөөхөн бидэн шүү дээ. Ээж аав гэсэн хүмүүс. Би ч гэсэн оюутан байхдаа өөрөө ганц бай байсан. Тэ? Угаасаа л нөгөө нэг Австралид ирж сурж байгаа хүмүүс чинь ихэнх нь жоохон хүүхдүүд, жоохнороо нэг 20 дэх 20 дөнгөж бакалавраа төгсөөл магистр ирж суралцаад байдаг. Гэтэл манай монголчууд чинь аль үшэн 7-8 жил Монголд ажиллажчихсан, карьер нь цэцгэлчихсэн, карьер нь яг эд хамгийн өндөртөө ингээд явж байхад нь за хөшрөхөөс өмнө гадаад руу явъя, Австрали явъя гэд гэр бүлээ паклаад хамаг амьдралаа хоослоод
үнэхээр хоослж ирдэг байгаад байгаа байхгүй юу? Би ч гэсэндээ Австралид ирж байхдаа хамгийн бас л хоослол тэгэл яг л тэр нөгөө нэг олон жил цуглуулж исэн тэр санхугаараа яг л нэг магистрийн зэргийг л худалдаж авах гал ирж байгаа байхгүй юу? Яг тэрнтэй адилхан. Тийм болохоор би бас нөгөө нэг хүмүүс минь та нар минь өөрийнхөө чадварыг битгий дутуу үнэлээ. Мэргэжлээрээ та нар минь ажилд болдог штэ. Болохгүй юм ерөөсөй байхгүй. Би та нарт заагаад өгье гэдэг байгаа. Шалтгаан нь би тэр хүмүүсийг яаж хамаг юм хоослоод ирсэн бэ гэдгийг нь мэдээд байгаа учраас эргэж харахад бараг юу ч байхгүй байгаа байхгүй юу? Байрч байхгүй, машин авахгүй бүгдийг заарсан. Тэгээд өдөр тусам өдөр 7 хоног сар бүр одоо өнгөрөх тусам тэр цаг хугацаа чинь бидний карьерийн одоо гап ингээд болоод байгаа. Карьердаа авж байгаа гап маань уртсах тусам дахиад эргүүлээд мэргэжлийн ажилдаа ороход амаргүй хамгийн гол нь дээрэс нь нөгөөх виз гэдэг юм чинь ингээд дуусгаад байгаа учраас биднэрт хамгийн үнэтэй юм чинь цаг хугацаа байгаа байхгүй гадаадад амьдарч байгаа монголчууд тий. Тийм болохоор бид нар хайртаа гадаадын одоо бусад улсын цагаачд болон бусад улсаас ирж байгаа олон улсын оюутнуудтай ингээд харьцуулах юм бол бид нар хамаагүй илүү алдна. We have so much more to lose. Хамаагүй илийг алдна. Хамаагүй илүү sacrifice-ийг хийгээд ирчихсэн. Дээрээс нь хүүхдүүдийн ирээдүй гэдэг юм чинь ингээд маш том юм бидний ингээд толгоон дээр ингээд байгаад байна шүү дээ, тий. Тийм болохоор стрессээс өөр аргагүй. Үнэхээр стрессээс аргагүй. Тийм учраас бид нэр хүн болгон mindfulness гэдэг энэ амьдралын ухааны концептыг өөрийнхөө амьдрал дээр яг боддоор ингээд яг боддоор ингээд хэрэгжүүлээд боддоор бодлоо зэгцлээд боддоор бясалгал хийгээд боддоор манифест ингээд хийгээд сурах юм бол өнөөх бидний бодож байсан бодлууд мөрөөдлүүд аягүй жижиг юм тий. Тэг бидний аягүй чи одоо манифесташн аялал гарангуудаа ямар жижигхэн мөрөөдөх юм бэ гэж боддог. Бодсон уу тий анзаарсан уу тий хүүе би арай жижигхэн мөрөөдөд идэх юм байна. Би яагаад өөрийгөө ингэж жижигхэн хайрцаглаад байна гэд миний хувьд гэх юм бол би хүртэл тэгж анзаардаг заяа жилээс жилд. Би ингээл манифесташн айл болгол томоор ингээл гаргаал тавьдаг. Гэтэл нөгөөх нь эхний жилийнхаа 6 сарын дотор ингээд биелээд дуусчин заяа. Тэнгүүч нь би мидyear review хийж байгаа. Дахиад томоор мөрөөдөх зураглаа арай илүү томруулдаг байхгүй. Энийг бол сүүлийн 3-4 жил яг ийм явцаар ингээд яваад байгаа. But that's okay. Чин ингээд прогресс ингээд байгаад байна шүү дээ, тий. Тэнгүүд одоо нөгөө нэг бид нэг манифесташн аялал дотроо би чин яг нөгөө corporate-д ажилдаг. Австралийн эцсийн сайдын яамд аягүй олон жил ажиллаж исэн. Тэгээд одоо хүний нөөцийн менежер хийдэг. Энэ болгоны маань одоо стратегиуд нь миний manifestation одоо програм болон career coaching програм дотор ингээд ороод ирдэг л дээ. Цагийн менежмент, аудит хийх, зорилго зөв тодорхойлох гэх мэтчлэн. Тэнгүүд чинь хүмүүс одоо нөгөө manifestation гэдэг ингээд бодглоор нөгөө зөвхөн сүнслэг байдлыг хараад тэгээд зөвхөн сүнслэг байдлыг хараад бид нар нэг тийм сүнслэг нэг тийм хиппи амьдралаар амьдарч иж манифест хийх гэдэг байгаа юм шиг. Нэг тийм бодол яваад байгаа. Бас нөгөөд нь болохоор зөвхөн травма гэдэг юмнаас салах хэрэгтэй. Зөвхөн травмагаас салчих юм бол амьдрал цэцэглээд манифесташн маань биелэх гэж байгаа юм шиг бас нэг тийм буруу ойлголт байгаа байхгүй юу? Травмагаас салах нь мэдээж аягүй чухал маш ач холбогдолтой тийм манифесташн програм дээр бүгдээрээ уучлах урлагт маш удаан аялдаг. Тэнд маш олон хүмүүс гацдаг. Маш их хичээл зүтгэл гаргаж яаж уучладаг. Тэр ч гэсэн чи өөрөө мэдчихэж байгаа ах. Гэсэн хэдий боловч then what? Тэрний дараа яах юм бэ гэдэг биднэрт цаашдаа яах юм бэ гэдэг тийм арга барилууд яг нэг тийм бодит амьдралаас бодит карьераас үүдэлтэй тийм арга барилууд хэрэгтэй байгаа даа шүү дээ. Мөнгөө яаж менежмент хийх гэдэг, карьераа яаж менежмент хийх гэдэг, зорилгоо яаж бий болгох гэдэг, цагаа яаж менеж хийх гэдэг. Emotional яаж regulation хийх гэдэг байгаа гэх мэтчлэн. Тийм болохоор manifestation гэдэг чинь маш цогц шүү. Зүгээр л бодоол, зүгээр л сүнслэг байгаа л бүжиглэгдэж байдаг юм уу? Бэлждэг юм ерөөсөө биш ээ. Зүгээр л нүдэн анжаагаад төсөөлөл бас зүгээр л бяцлал тэгээд бэлждэг юм бишээ гэдгийг би яг энэ manifestation podcast-аараа одоо нийт хүмүүст бас ингэж ойлгохлаасаа гэж би аягүй хүсдэг байхгүй юу. So what are your thoughts on this? Чиний одоо анзаарсан одоо өөр дээр анзаарсан үр дүн дээр ингэж харах юм бол яг ямар хөө санагдсан? Тийм. Одоо нөгөө нэг амар их манифест гэд амар ярьдаг болсон. Тэгэнгүүт ингээд хүмүүс яг тэр манифест гэдэг үгийг бараг сонсонгуудаа ингээ амар хийсвэр төсөөлөлтэй болсон юм шиг санагдсан. Тэг яг одоо ингээд өөрөө хөтөлбөрт нь хамрагдаад дотор нь ороод ингээд бодит үр дүнгээ харж байгаагийн хувьд тийм хийсвэр төсөөлөл ерөөсөө тийм эд шидийн юм биш юм бэлээ тий. Одоо нэг юм
гээл нэг magic үзүүлэл болцдог юм шигээр хүмүүс амар төсөөлдөг болсон юм байна. Тэгээд тэр нь ингээ биелэхгүй болохоор худлаа гэж бодцдог. Тэгтэл яг тэр чинь бол ингээ бүр юм дараалтайгаар бүр яг юм стратежик юм байгаа хгүй юу. Тэгээ стратегтэйгээр ингээ болдог зүйл тэгжээж ингээ бодит байдал нь ингээ бий болдог. Яг энэ хөтөлбөрт хамрагдаад одоо ингээд хагас жил өнгөрцөн хугацаа болж байхад миний хувьд бол ингээд анх бодож исэн зүйлсүүд маань 7 листийн маань яарсан 4 нь биелсэн байгаа. Яг энэ жилийн хувьд тий. Тэгээд одоо нэг том голоо биелүүлэх гээд 12 сард биелүүлэх гээд тий тэрэндээ зориод явж байгаа. Яг нөгөө нэг ингээд тийм тархийг яг гой зөв чиглүүлж өгдөг юм шиг санагдсан. Яг ингээд тархич яг юунд фокуслж гин тэрийг ингээ хийдэг эргэтэн баадаа шүү дээ. Тэнгүүт яг тэрийг ингэж сатааруулах юмгүйгээр яг зөв ингэж фокуслахад бүх зүйлийг ингэж дэмжиж өгдөг, тусалж өгдөг юм шиг санагдсан. Тэгээ яг тийм юм бодоод эхлэхээр өөрөө аяандаа угаасаа яг ингэ хийгээд эхэлдэг юм бэлээ. Тэгээ зорчгол юм бол тийм биелдэг. Тэгээ хүн болгоны дотор яг тийм ийм зорьсон болвол биелүүлж чаддаг тийм хүн нь байгаа. Тэгээ тэр хүнийг яг гаргаж ирдэг програм энэ manifestation програм маань юм байна гэж одоо л би бодож байгаа. Тэгээд яг нөгөө гарч чадахгүй байгаа struggle-аас нь яг тодорхойгоор ингээ гаргаад өгдөг. Гэхдээ тэгж гаргаж өгөхдөө та хэлэх биш. Одоо та шууд хариултыг нь гаргаж өгөх биш. Өөрөөр нь тэр хариултыг нь олуулдаг. Нэг ясандаа бараг тийм сэтгэл зүйн эмчилгээ болоод тий яг юм тархины эмчилгээ болоод сэтгэл зүйн эмчилгээ болж өгдөг юм шиг санагддаг. Надад бол яг энэ хөтөлбөр маань. Тэгээд ярс үлзэн амьдралынхаа туршид цаашдаа ч гэсэндээ ингээд хэрэгжүүлээд явхаар хөтөлбөр гэж бодож байгаа. Тийм тэгээд нэг удаагийн хөрөнгө оруулалт хийгээд туршийн ингээд үн цэнийг бүтээж чадж байгаа хөтөлбөр гэж бодохоор бас төлж байгаа мөнгө нь ч гэсэндээ амар өчүүхэн. Тэгэхээр яг тэгэж хөрөнгө оруулалт хийвэл хүмүүс амар хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд ингээл хүн болгоны одоо manifestation айлд гарч байгаа шавнырын маань хүн болгон ерөөсөө амьдралдаа анх удаа өөртөө үнэнчээр нүр тулж байгаа байхгүй. Тэнгүүд чинь бид нар одоо хэдэн жил өөрөөсөө зогтож амьдрах юм бэ манайхаа гэж би ер нь аюуг та нартай хэлдэг шүү дээ тий. Бид нар хэдэн жил өөрөөсөө зогтож амьдрах юм бэ. Тэгээд амьдралын төгсгөлд бид нарыг үхлэл хүлээж байгаа шүү дээ. Өөр юм байхгүй. Гэтэл бид нар яагаад ингэж тэр юмны төлөө яарад байгаа. Яарч ингэж амьдрдаг штэ ингээ аюу яараал те ингээл өдөр болгон яараал видео үзэхдээ ч гэсэндээ хурцсаал подкаст үзэхдээ ч хурцсаал за дараагийнх нь яагаад бид нар ингээд амьдрал зөвхөн одоо цаг дээр буцалж байгаа гэдгийг оюун санаагаараа ухамсараараа мэдсээр байж яагаад бид нар яг энэ одоо цагтаа байж чадахгүй яарад идэх юм бэ тэ тэгээ дээрэс нь нөгөө нэг сая би та нартай 3 дахь удирдлагынхаа хичээлийг ингээд заахад санхүүгийн тал дээр би та нартай мастер класс заасан шүү дээ. За тэр мастер классыг бол би маш удаан энэтэг байхаас ахуулаад ингээд бэлдсэн байхгүй оюун санаатай яг ямар мессежийг өгөх вэ? Яг ямар арга барилыг зааж өгөх вэ? Яг ямар нөгөө нэг алхмуудыг би шавнараараа хийлгэмээр байна гэд би урдны жилүүддээ зааж байгаагүй стратегиараа санхүүгийн талаар хичээл энэ жил та нартай орсон байхгүй юу? Тэгээ тэрний ингээд комментүүдийг уншиж байсан чинь нэг охины коммент нь айгүй хөөрхөн санагдсан. Вау, би одоо энэ санхүүгийн менежментийг 20 эдэн наснда мэдчихийдэг нь ямар аз вэ? Oh thank God. Тэ ястан нэрээ seriously thank God. Би дахиад 30 жилийг энэ мэдлэггүйгээр ингээд өнгөрөөцөн байсан болоод хайран 30 жил ямар их үнэтэй байх вэ? Тэр оронд би ямар их мөнгө санхүүгаа зохицуулах боломжтой вэ гэж байгаа байхгүй юу? So that's it. Ер нь бол that's it. Ер нь бол миний бол хүмүүст өгөх гээд байгаа мессеж бол бид нар яг үннийг хэлэхэд одоо амьдрал ингээд амар үнэтэй юм шиг тий байр үнэтэй тэр үнэтэй сургалтын төлбөр гэж байгаа боловч яг чиний хамгийн үнэтэй юм чинь чиний цаг хугацаа залуу нас. Бид нар 20 наснда хамгийн их эрч хүчтэй 30 наснда хамгийн их мэдлэг чадвартай за тэгээ 40 наснаас ахуулаад бид нар яг үнэхээр чаддаг юм а хийгээд relax баймар
баймаар тийм арга. Тэгэхээр тий амьдралаар амьдрмаар байгаа байхгүй юу. Тийм болохоор ялангуяа 20 настай 25-аас дээш ингээд настай сургуулаа ингээд төгссөн вау алаад өгөө гэж бодож байгаа залуус үнэхээр боддоор системтэйгээр манифест хийгээс сурчих юм бол чи минь амьдралдаа ямар их юм хийх бол ямар их том байгууллагуудыг бий болгох бол одоо жишээлбэл ялангуяа entrepreneurial хүмүүс тэ бизнесийн сэтгэлгээтэй хүмүүс. Ер нь бол би сүүлийн хэдэн жилүүдэд бизнесийн сэтгэлгээ ямар хэрэгтэй байдаг вэ? Бизнес сэтгэлгээ байснараа бид нэр зөвхөн өөрийнхөө бизнесийг бий болгохоос гадна ажил дээр ч гэсэндээ ямар урлам илүү амжилтыг бий болгож өсөж дэвших вэ гэдгийг ингээд анзаараад ингээд хараад байгаа байхгүй юу? Тийм болохоор бас үнэхээр би бас хүмүүсийн өмнөөс oh my god чи минь нэг өөрийгөө л нэг талент ингээд нэг үнэнчээр харчвал бүх юм окей болох гээд байна да гэд. Гэхдээ хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Би одоо бэлэн болсон тухайн үед нь багш бэлэн болтгоо гэд ингээд хэлдэг штэ тий. Тэгэхээр солонгоо чиний минь хувьд одоо яг ингээд өөр дээрээ ингээд ажиллаад ингээд хэлсэн одоо сүүлийн 10 сар штэ тий. Тэрнээс хойш ээж хүний хувьд гэр бүл хүний хувьд ямархуу өөрчлөлт орж байгаа санагдаж байна. Хүүхэд чинь болон нөхөр чинь одоо чамд ямар нэгэн тийм фидбек, комментэд өгж гинөө? Тийм яг ярилцсан. Одоо ингээд би бол тэр хөтөлбөрт хамрагдахаас өмнө бол ингээд ер нь амар ууртай хүн байсан байхгүй юу. Тэр уураа хүүхдтэй бол гарахгүй. Тий, хөөх юм уу нөхөртөө гаргана. Тэг би бүр сүултээ найзууд руугаа хүртэл гаргаад Монгол дэсэн найзууд руугаа хүртэл гаргаад гомдож мондоод тэг бүр ингээд амар гомдомхой бүр экстра гомдомхой ингээл тэгэл юм болонгууд ингээ уур хүрээл жоох юм болонгууд уур хүрээл ингээл амар тийм болсон. Тэг яг хөтөлбөрт хамрагдаад нөгөө тэмдэглэл тэр юусэн мартдаггүй хамгийн эхний удаагийн яг тэр тэмдэглэл хөтлөх хэсэг дээр нөгөө өнгөрсөн одоо яг яаж ийн өнгөрсөнд яг яаж ийн гэдэг дээр бичээд тэр нөгөө нэг амар хэцүү байсан юмнуудаа бичсэн баггүй уг нь. Тэгсэн мөртлөө яг нөгөө тийм уур хурж исэн мэдрэмж нөгөө уйлмаар санагдж исэн мэдрэмж бүр ингээ багтаж ядаад ингээ цухалтаад исэн мэдрэмж бүр юуч байхгүй. Би бүр тэгээ амар гахаа нөгөө тэмдэглэл хөтлөхийнхөө дараа ямар мэдрэмж төрж байгаагаа анзаараарай гэд тэгдэг шүү дээ. Тэг яг тэрийг нөгөө өмнө харсан тэгээ бичиж байхдаа ингээд анзаараад бичээд исэн баггүй юу. Тэгсэн чи ерөөсөө нөгөө тийм амар хэцүү мэдрэмж байхгүй бараг юундаа уйлаад исэн байна гэх бараг өөрийгөө шоолж инээхээрсэн. Тийм болсон байсан. Гавцчаалаад ахгүй тий. Тэгсэн амар цэцгүү болохоор бодлууд чинь хоорондоо ингээд байлдаал тий. Тэгэл тэр нь ингээд цэцгүү болохоор чи бүр ингээд бухимдаал. Тэгэл жижигхэн юм триггер болгоод тэгэл тэр нь уурлуулаад яас. Тэгэл тэр уурлж байгаа юмнууд нь ингээл дээрээсээ давхарлагдаад ерөөсөө ингээд тайлагдахгүй яваадсан. Тэгээд яг өглөөний бясалгалаа хийжээд тэгээ өдөр нь нөгөө тэмдэглэлээ хөтлөөд битсэн чинь бүр ёо тэр мэдрэмжүүд бүгд ингээд байх хайцсан мэдгүй байх болсон. Тэгэл эрс амар тайван болсон. Ер нь бол одоо ингээд ямар нэгэн асуудал гарах юм бол аль болох тайван замаар шийдэх гээл дээ. За эн чинь яагаад ингэж байгаа лээ гэл. Тэгэл заримдаа бас мэдээж нөгөө шууд төрүүлээд ингээд уурал хүрнэ. Тэгээд тэр үедээ өөрийгөө тайвшруулж сурж байгаа. Одоо арай ингээд mindfulness байж сурж байгаа гэх юм уу. Тэгээд амар амьдрал маань бол шал ингээд өөрчлөлт гарсан. Одоо хамаагүй эрэг болж байгаа. Тэгээ нөө өдөр болгон талархах одоо эсвэл өртөн дээр тэгдэг шүү дээ. Тэгээд яг тэр өдөр болгон талархах зүйлсүүдийг ингээд хайж болоод. Тэгээ өмнө нь би ер нь нэлээд deep төрлийн хүн байхгүй юу? Ер нь юмыг ингээд амар гүн гүнзгий ингээд мэдэрч хүлээж авч эсвэл ингээд ойлгох гээд идэг. Тэгээд манай найз төрлөө хийдэгс байхгүй. Тэгээ чи амар гүн гүнзгий ингээд яриа нь хүртэл ингээд deep юм руу орчдөг. Тэгээд яг тийм ээж аваад нөгөө нэг төрсний дараа энд ирсний дараа бүрсөө тийм юм хүм хүртэл байх болцсон. Бүр ерөөсөө байхгүй болцсон. Тэгээд нөгөө бясалгал гэдэг зүйлийг одоо хүмүүс болон би ч гэсэн өмнө нь яаж төсөөлдөг гэсэн бэ гэхээр яг ингээл нүдэ анаал тусдаа ингээд суугаал тий завил суугаал ингээл нүдэ анаал тусдаа ингээл байж ах гэж цаг гаргаж ингэж суух хэрэгтэй зүйл гэж төсөөлдөг гэсэн болвол бясалгал гэдэг зүйлийг чи өдөр тутамдаа трейн дотор явж байхдаач
ажил руугаа явж байхдаа ч юм уу эсвэл яг кофе ууж байхдаа ч юм уу, цай ууж байхдаа ч юм уу, хоол аж байхдаа ч юм уу зүгээр л яг ингээл өдөр тутам хизээ хийхийг хүсэж чинь яг тэр үедээ хийж болдог зүйл юм байна гэдгийг ойлгосон хөтөлбөрөөсөө. Тэгээ тэр маань ингээд одоо амьдрал хэрэгжээд явж байгаа болохоор бүр ингээд заримдаа одоо гайдад бяцлаглаа хийж амжихгүй болвол зүгээр яг ингээд өдөр тутамдаа тэнгэр ширцээд те суухыг ч юм уу эсвэл яг ингээл амьдралаар юу болж ийн яг тэрнийг ингээ хараад яг бяцлахаад анзаараад явж байгаа. Тэгээ тэр тийм амар өөрчлөлтийг надад өгч байгаа гэх юм. Тэгээ ингэснээрээ миний бодол ч ихсэн зэгцтэй болоод ярьж байгаа юм маань гэсэндээ арай нэг юм хүмүүст ойлгомжтой болоод өмнө нь болохоор ингээд юм ярихаараа яриад дуусахгүй шууд ингээ рандом өөр юм руу ороод тий гинт ингээ толгой дотор бодол орж ирэнгүүт тэр бодлого нэрэд хийжсэн шүү дээ ингээл жоохон замраагүй байгаадсан байхгүй. Тэгээ яг нэг юм лотериг ингээ бөмбөг эргэж байгаа нэг бүм гэд нэг бөмбөг нь орж ирдэг шиг яг миний бодол юм байсан. Амнаас гарч байгаа маань ч гэсэн тийм байсан. Тэгээ одоо болохоор ингээд хамаагүй зэгцтэй болоо. Тэгээ жоохон зэгцгүй байх гад тэ ирэх юм болвол тэмдэглэлээ яаж иж байгаа хөтлөөд гаргаж байгаа. Тэгээ хэрэгсэл болгоод явж байгаа. That's really good. Тэгээд ер нь бол би та нартай ч гэсэн угаасаа хэлдэг шүү дээ. Энэ чинь амьдралын ухаан манайхаа бид нар бүх зүйлийг ганцхан жилийн дотор тий 20 хэдэн жилийн 30 хэдэн жилийн арга барилыг ганцхан жилийн дотор бүгдээр ингийн засаад бүх юмыг цэгцтэй болгоод бүх одоо мөрөөдлөө биелүүлэх юм бол одоо тийм юм байхгүй. Үргэлжлээд явна. Naturally process. Байгалийн хуулиараа энэ үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр Солонгоо чиний минь хувьд нөгөө одоо яг хийж байгаа ажилдаа одоо хандах хандлага шал өөр болсон гэж би ойлгож байгаа. Тэгээд дээрэс нь бас ажиллаж байгаа байгууллага чинь чамайг бас нөгөө нэг ингээд мэрэгчлээ чинь ахиулаад арай өөр төвшөнд магадгүй урд нь хийжсэн ажилд чинь одоо Монгол хийжсэн мэрэгжлийн ажилд чинь одоо дүүц хөөц тухайн чадруудыг чинь гаргаад тийм ажилд авъя гэсэн саналыг бас чамд бас ингээд өгөөд байгаа гэж чи бас дурдчихсэн шүү дээ тий. Тэнгүүд чинь энэ бол миний хувьд маш том агуу прогресс ингээд байгаад байна шүү дээ. Одоо нөгөө саммитэд ингээд тий oh my god гэдэг ингээд амар тийм гонхтой ингээд нэг юм зүйл ингээд хаагаад байсан тэр тийм мэдрэмжтэй тэр солонготой ингээд харьцуулах юм бол тэгээд дээрэс нь чи content creation ингээд сүүлийн үед ингээд аюугаа хийж байгаа бид нар чинь аюугаа ингээд таал аюу тийм сонирхож үзэж байгаа. Тэгээд надад хамгийн таалагдсан нь чи нөгөө нэг яг бодит амьдрал Мельбурний бодит амьдралыг ямар байдаг вэ? Австралийн бодит амьдралыг ямар байдаг вэ гэдэг нэг тийм зөвхөн гоё гэдэг юм нь харуулахгүй гээд үнэхээр бодитоор бид нар чинь гэртээ ингээд даараа сууж идэв штэ гэдэг тэр мессежийг өгж байгаа надад айгу таалагдчих байгаа байхгүй. Тэгэхгүй бол хүмүүс ингээд нэг романтик байдлаар айгу тийм нэг шал өөр тийм худал төсөөлөлтэй Австралид ирээд идэг штэ тий. Тийм болохоор бас карьер дээр ямар нэгэн байдлаар прогресс хийх болон өөрийгөө одоо content creation гэдэг чинь хамгийн scary way of expressing ourselves шүү дээ. Ер нь бол яг ингээд content create хийж өөрийгөө тэнд гацсан ингэж бусдад ингэж харуулнаа. Hey намайг сонсоорой гэдэг чинь яг үнийг хэлэхэд магадгүй өөрийгөө тодорхой хэмжээнд олцсон. Айц гэдэг юмтэйгээ тодорхой хэмжээнд ингээд нүүр тулаад it's okay. Би perfectionist байхсгүй. Тэгтэл би хэлэх юмаа хэлье гэд нэг өөрийгөө олчихсан хүмүүс content creation хийж чадаад байгаа юм шиг харагддаг байхгүй юу? Тийм болохоор энэ хоёр аялалд чинь чиний одоо магадгүй саммитэд суусан, тэндээс мэдж авсан мэдлгүүд, бусдын түүхүүд болон манифест аялалд ингээд суугаа дотор хүнтэйгээ ажилласнаас ямар нөлөөлөл авсан гэж бодож байна? Ер нь бол тэр чигтээ нөлөөлсөн. Тэр чигтээ л яг manifestation program тэр саммитийн 2 өдрийн ивент нөлөөлсөн. Тухайд бол өөртөө ямар ч итгэлгүй ёо энэ ажлын байрны шалгууранд нь хангахгүй маань гэд явж исэн болвол одоо яг ингээд энд 2 жил баг болох гэж байгаа өөрийгөө харахаар бүр эрс өөр би яг ингээд өөрийгөө олцсон тэг ингээд өөртөө итгэлээ олцсон за би одоо хэрвээ буцаж ирээд энд ажиллах юм бол би яаж хийж байгаа мэргэжлийн ажиллаа бүр хангалттай болох юм байна бүр олохтой нөгөө мэргэжлээ одоо төвшнөө доошлуулах биш бараг ингээд ахиулаад орох бүрэн боломжтой юм байна гэдэг итгэлийг олж авсан.
Одоо яг ажиллаж байгаа газар маань ер нь бол casual-аар ажиллаж байгаа. Гэхдээ яг сүүлд apply-дахад намайг миний CV-г хараад гэхдээ тэр чинь Монголд ажиллаж исэн ажлын байрны CV-нүүдийг харсан маа шүү дээ. Товчуудыг харсан маа. Тэгсэн мөртлөө надад яг ингээд supervisor хийх үү? Манад ингээд supervisor менежерийн ажлын байр байгаа. Чи ингээд хийж исэн юм байна. Full time-аар ажиллах юм боломж байна ингээд санал болоод надаас асуучихсахгүй. Тэгээ би болохоор нөгөө casual-аар ажилланаа боломжгүй гэд. Тэр зүйлийг би болгоход ч гэсэндээ надад өөртөө итгэх итгэлийг маань Summit тэгээ manifestation програм л өгсөн. Болдог гэдгийг нь би ингээ хүмүүсийн кейсээс харсан. Тэгээ туршлагуудаас харсан. Тэгээд би manifestation програмаас өөрийнхөө итгэлийг эргээд олж авсан. Нэрээ бичсэн солонгоо ийм хүн биш штэ гэдэг. Тэрийг ингээд олж авсан. Тэгээ ер нь бол 100% нөлөөлсөн, бараг 1000% ч гэсэн нөлөөлсөн гэж хэлж болно. Тэгээ тэр үед би хүмүүстэй hello гэж хэлэхээс одоо илүү юм ярихаасаа ингээ ичдэг, санаа зовдөг хүн байсан байхгүй юу. Тэгээ нөгөө яа гэх юм монголч юусэн англиар ярьдаггүй. Тэгээ бараг ингээд заримдаа алдаж хэлж мэлэнгүүт тэрнээсээ ингээд өөрөө ичдэг те шаалуулчихгүй гэдэг ч юм уу. Яг тэхээсээ нэг тийм санаа зовдөг байсан. Тэгээ яг энд болохоороо юусоо тэгж хинч чамаа шалахгүй. Яа гэхээр тийм чинь чиний second language те ингээ зүгээр ингээ суралцаж явж байгаа. Тэгээд яг хүмүүс тэр өнцгөөс нь хүлээж аваад айгуу гоё нээлттэй ярилцаад ойлгохгүй байгаа юм хүн байна мэн гэхгүйгээр ингээд гоё ярилцдаг. Тэгээ тэр нь ингээд гэдэг багаар ингээд practice болоод тэгсээр аваад яг тэр ярилцлага өгөх үеэр тэрний өмнө чинь би бас нэг 2 3 удаа цэвэрлэгээний компаниудад ажиллахдаа ярилцлага өгчээсэн байхгүй юу. Тэгтээ ч гэсэндээ ингээд ичнэвчээ санаа зовоол яана баг ингээд миний хэлгүүгээс болоод намайг ажилд авахгүй байх үедээ гэж санаа зовж ийсэн. Тэгээд одоо болохоор сүүл ярьцлага өгөхдөө ерөөсөө санаа зовоогүй. За би ойлголцож чадна. Би ярьж чадна. Би өөрөө илэрхийлж чадна гэдэг ийм итгэлтэйгээр орсон. Тэгээ ерөөсөө сандрах мэдрэмжгүй болсон байсан. Тэр бол миний хувьд яг manifestation-ы ач тусах гэж би боддог. Тэгээ нөгөө яг би тэдийг хичээлдэж гэсэн ярьдаг шүү дээ. Хэрвээ яг ингээд айцтай айгаад имээгээд ах юм бол зүгээр нэг сайхан урт амьсгаа аваад амьсгалчих. Тэгээд ингээд бяцлаглаа хийчих гэд тэ. Тэгэл яг өдөр болгон тогтмол бяцлаглаа хийдэг босноос болоод би яг тийм төвшил гэдэг юмнаас аягүй холцсон юм шиг санагддаг. Тэгээд тийм гоё үр дүнтэй. Тэгээд бас энэ контент хийж байгаа манаас яг таны саяны хэлдэг шиг би өмнө нь нөгөө нэг амар айцтай байгаад байдагсан. Одоо хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг айцтай. Чи урд нь контент хийжсэн үү Солонгоо? Үгүй. Яа чи тэгтээ амар гоё мэдрэмжтэй хийдэг яас. Анх бол ер нь өөрөөс хүмүүсийн үзэл бодлоос жоохон имээдэг, айдаг. Тэгээд фейлдэхээс бас амар айдаг. Тэгээ ингээ алтаа гаргачих үедээ буруу юм хийчих үедээ гэдгээс ингээд амар санаа зовдог. Тэгээ ер нь жоохон perfection юмыг ингээ хийхээр заавал ингээ тултал хийнж гэдэг юм уу нэг тийм юм тийм бодолтой тийм юмар ингээд өссөн ч юм гэдэггүй. Чин тийм хандлагатай байдаг гэсэхгүй. Тэгээд яг ийм маркетинг гэдэг чиглэлээр жоохон сонирхолтой байж агаад ерөөсөө хийж эхэлдэггүй хийдэггүй зүгээр ингээ бодоол яваад байдаг. Тэгж явж агаад яг энд ирээд нөгөө нэг миний мэдэхгүй байсан юмнууд яг бодит байдал дээр би бас анх яг таны хэлжсэн шиг хүмүүс шиг амар юм драматик юм те романтик юм төсөөлцөн ирж байгаа байхгүй юу? Австрали гэж чинь амар гоё газар те ингээл сток гоё баг ингээд зүгээр сууж байхад баг мөнгө орж ирээд амар мөнгөлөөс болчиход байгаа шиг. Тэгэхээр авцаар баг шууд мэрэгчлээ ажиллаа болоод ингээл алаад ах өгөх юм шиг бодож байна. Тэгээд ирсэн чинь нөгөө айгүй их асуултын тэмдэгтээ нүүр тулаад эхлэнгүүт яг ингээд хайгаад үзэхээр Мельбурний талаар мэдээллүүд амар хомс. Бодтой exactly яг юм бэ. Тийм амар ховор. Тэгээд яг хүн хүнээс дамдамаа ингээд асуугаал туршлагыг нь сонсож олж авна гэхээс чинь интернетээс яг ингээд монголчуудын туршлагыг ингээд харъя гэхээр айгүй ховроо гадсан. Тэгээ яг байгаа контентууд нь ихэвчлэн Сиднейд байдаг монголчуудын ч юм уу. Тийм мэдээлэлүүд айгүй их байгаад байсан байхгүй. Тэгээд за би яагаад ингээд би өөрөө нөгөө хүмүүст мэддэг чаддаг сурсан юмнуудаа бас ингэж төгөөх айгүй дуртай. Тэр хүмүүст ингээд нөлөөлж хэрэгтэй юмыг нь хийх айгүй дуртай. Тэгээд би ингээд ер нь контент хийж байгаа болохгүй гэж гээд
Тэгээд дотроо бодож явж байгаад яг Эрка ихчийн компанид эхлээд маркетинг дээр нь ажиллаж байсан аахгүй контентууд дээр нь туслая гэд. Тэгээ яг ороод харсан чинь ер нь бол хэрэгцээтэй зүйлсүүд миний хийж чадах юмнууд байгаа мэн гэж хараад тэгээд би өөрөө ихлэ санал тавиад би ингээ волонтерлээ ингээ бас хийж чаддаг шүү гэж хэлээд. Гэтэ Эркагч манайгаа цалинжуулж ирсэн л та гэхгүй. Тэгээд хийж агаад тэгэл ер нь яг энэ хүмүүст амар хэрэгтэй юм чинь хувийнхаа аккаунтаар бас ингээ нөгөө бодож исэн зүйлсүүдийг давхар хийгээд явъя. Угаасаа яг ингээ байгууллагын мэдээллийг ингэж сонсохоос илүүтэй хувь хүний туршлагыг айгүй хүмүүс сонсоод хүлээж аваад байгаа юм шиг санагдаад тэгээд за өөрийнхөө ч гэсэндээ ингээ хөгжүүлчихье гэд. Тэгэл ер нь бол зориг ороод эрс шулуудаж хийсэн дээ. Тэгэл нөгөө нэг өмнө чинь хүмүүсийн бодол гэж бодож исэн бол зүгээрээ хамаагүй одоо бол надад хамаагүй ерөөсөө юу ч наалгаа байсан гэдэг шиг. Тэгээд тэр бол тэр хүний л бодол. Тэгээд би ямар ч исэн өгмөр байгаа зүйлсүүдээ яг зөв замаар нь хувь нэмрээ оруулаад зөв байдлаар ингээ хүргэе. Тэгээ хэрэгтэй хүмүүст мэдээж хүрээд хэрэг болно гэж бодоод тэгэл яг өөрийнхөө туршлагуудыг ихнээс нь хуваалцъя. За ингэдэг юм байлээ шүү, ингэдэм байлээ шүү гэл. Тэгэл I'm so glad. Ер нь бол яг ингээл бодит мэдээллийг ботор нүгний дэгээр айгуу чул. Би ер нь бодит гэдэг энэ үгийг ер нь сүүлийн хэдэн жил айгуу хэрэгжилж байна. Бодитоор манифест хийхийг чам зааж өгнө. Бодитоор ажилд орох стратегийн чамд өгнө. Яагаад гэвэл нэг тийм бодит бус нэг хийсвэр мэдээлэлүүд айгуух яваад байна л да. Дээрэс нь тэгээд одоо ч тэгээд угаасаа нөгөө борооны дараах мөг гिचээр коуч нэртэй хүмүүс айгуу олон гарч ирж байна. Тэгээд би ч угаасаа өөрөө тэгээд коуч хийж байгаа хүний хувьд би одоо яг чимээгүй л явж байна. Гэхдээ яг би нөгөө яг бусад хүмүүсийн одоо өмнөөс нь бас my gosh хүмүүсийг хүнээс сайн сонгож шийдвэр гаргаж байгаасаа гэж би айгуух боддог байхгүй. Яагаад гэвэл ялангуяа карьерийн тал дээр коучинг авч байгаа болвол надад угаасаа урд нь ч гэсэн ирж байгаа фидбэкүүд байсан л да. Өөр хүн дээр явж үзчихсэн үнэхээр болоогүй. Тэгээд болохгүй бүтггүй гэдэг аюу тийм хандлага байсан. Энд чинь ер нь бол хүмүүс чадахгүй гэхээсээ илүү хүмүүст урам зориг аюу хэрэгтэй. Одоо миний коучинг стилийг чи анзаарсан бол би ер нь бол positive affirmation гэдэг юмыг яг ингэж эерэг одоо байдлаар нь одоо чамайг хүчрхэгжүүлнэ, дотроос ч хүчрхэгжүүлнэ гэдэг арга барилыг айгүй хэрэгэлдэг байхгүй юу. Тэр бол угаасаа миний хувьд яг амьдрал дээр хамгийн том хүчтэйгээр орж ирж байдаг тэр одоо хүчин зүйл тийм болохоор бас л одоо солонгоо бас ингэ л харагдаж байна л да. Чиний хандлага гэдэг бол үнэхээр гоё юм. Тэгээ одоо нөгөө manifestation маань биелэхгүй байна. Тэр нь болохгүй энэ болохгүй байна гэсэн хүмүүс байгаа штэ энэ чинь. Тэнгүүд тэр хүмүүсийн хандлагыг ингээд харахаар шаал сүрэг, огт сүрэг хандлагатай. Тэгээ одоо маркетингаар магистр хамгаалсан гэсэн ирнэ content creation хийж чадахгүй, edit хийж чадахгүй. Маркетингийн яг нэг practical ямар ч experience байхгүй хүмүүс зөндөө байгаа байхгүй. Австралид одоо жишээлбэл гэтэл чи харалтаа эмзүүлчээр сурцсан эрүүл мэндийн мэрэгжилтэн хүний нөөцөөр ажиллаад oh wow this is my major гэсэн. Одоо тэгэнгүүтээ зүгээр л санаачлагаараа эрк агчийн бизнес дээр нь би контент чинь хийж өгөө үнгүй хийгээд өгөө гэд ингээд санаачлал гаргаснаасаа болоод чи минь контент creation-ы талаар хийхээс гадна чи хамгийн гол ямарваа нэг юм хийж байхад бид нар маш их юм сурдаг шүү дээ. Камер руу хараад ярина гэдэг чинь тэр чигээрээ маш агуу презентацийн чадрыг биднэрт өгч яадаг. Ярианы чадвар. Дээрэс нь гаргачихсан байгаа видео эдитлнэ гэдэг чинь дахиад маш том хэмжээний чадрыг чамд өгч байгаа. Тэгээ дээрэс нь ямар контент хүмүүс хөрж чинь, ямар контентэнд хүмүүс хүрэхгүй байна гэдгийг анализ хийнэ гэдэг чинь бид нар чинь дата аналист болоод хувирчиж байгаа. Гэх мэтчлээ. За тэгээд маркетинг гэдэг чинь айгүй тийм ниш юм шиг хэрнээ мэдрэмжээрээ хүмүүс чинь маркетинг ойлгодог хүн байна. Сураад байгаа хэрнээ маркетинг ойлгохгүй байгаа хүмүүс байгаа дээ шүү дээ. Тийм болохоор манифест хийя гэж хичээж байгаа, хүсэж байгаа хэрнээ наад захын одоо тийм attitude, хандлага гэдэг юм ингээд дутагдаад ах юм бол үнэхээр бидний амьдрал өөрчлөгдөхгүй. Тийм болохоор солонгоо би бас чамайг бас ингээд үнэхээр магтмаар байна л да. Яг үнэн сэтгэлээсээ чамд маш гоё хандлага байна. Би та нарт угаасаа хэлдэг одоо миний хувьд амьдрал айгүй тийм гоё multi-dimensional байх юм бол айгүй гоё сонирхолтой. Намайг хүмүүс магадгүй коуч гэдгээр нь монголчууд мэдэж байтал ажил дээр намайг нөгөө хүний нөөц нөгөө йог заад, бясалгал заадаг хүний нөөцийн mindfulness заадаг нөгөө туяа, Монголын туяа гэдэг байдлаар нь мэдгэж байдаг юм уу?
Эсвэл бас одоо нэг тийм хэсэг хүрээлэл хүмүүс намайг салса бүжиглдэг гэдгээр нь мэдэх. Энэ болгон чинь бидний амьдралд ингээд гоё өнгө солон ингээд нэмээд байгаа байхгүй юу? Өөр юм хийх гэдэг чинь. Тийм болохоор би чамааг үнэхээр браво гэж хэлмээр байна Солонгоо. Amazing. Үргэлжлүүлээд хийх юм хийгээд яваад байгаарай. Маш гоё байна. Тэгээ би хотод чинь бас энэгээр хуваалцъя л та. Тэгэхээр чи хэрвээ нууц биш байх юм бол 2025 онд биелсэн хамгийн том эсвэл манифестийнхаа нэг зүйлийг хуваагаад дээрэс нь магадгүй бас хэрвээ нууц биш байх юм бол яг ямар манифесташн дээр ажиллаж гин гэдгийгээ чи хэрвээ нууц биш байх юм бол хуваалцахгүй юу? Тэгээ хамгийн бүр номер 1 тавьсан байсан нь болохоор миний яг сэтгэлийн амар амгалан байсан. Би яг happy mom, happy wife яг happy солонгоо баймаар байсан. Тэгээд эргээд яг өөрийгөө олж амаар байсан. Тэгээд тэрийг бол би бэлдсэн гэж бодож байгаа. Тийм тэгээд бүр өөртөө хөрөнгө оруулсан бүр хамгийн зөв зүйлээ хийжээ гэж бүр байн бодож байгаа тийм. Тэгээд дараагийнхаа нэг том зорилго нь болохоор нөгөө гэр бүлээрээ зорьсон байсан нэг том зорилго байгаа. Тэгээд тэр манаас бэлсэн байна. Тэгээд одоо дараагийнхаа нэг том нь болохоор тэгээд тий хоёр бэлсэн зорилгоо харж хэлчихье. Тэгээд дараагийнх нь одоо яг биелүүлэхөө зорж байгаа юм болохоор хувь солонгоо дээр англи хэлэн дээрээ IELTS 12 сард өгөхөөр төлөвлөж байгаа. Хэрэг 12 сард амжихгүй бол 1 сард өгнө. Тэгээ IELTS өгөөд 7.5 юм уу 7 ямар ч гэсэн аавна гэдэг зорилго тавьсан байна. Тэгээд ер нь бол 7.5-ыг зорьсон байгаа. Тийм тэгээд тэрэндээ бас болохоорлох гад нөгөө одоо энэ 3 сард ямарсан тэрэндээ илүү их төвлөрч цаг зарцуулах гад тэгээ ажиллаа нөгөө casual-оор сонгоцсон байгаа. Тийм. Бүрдүүлж штэ. Manifestation чинь биелэх. That's really good. За гэрийн даалгавраа маш сайн хийж байгаа юм байна Солонгоо. Баяр хүргэе. Дараа жилийн ихээртэй wow, look at my 7.5 IELTS гэдэг надлуу мессеж явуулах байх гэдэгт бол бүрэн хэлтэй байна. Тэгэхээр Солонгоо минь чи минь одоо магадгүй гадаадад амьдарч байгаа, төрөөд бас ингээд удаагүй байгаа. Яг чам шиг ингээд нөхцөл байдалтай байгаа. Эсвэл бүгдээрээ л угаасаа л чаддаг чадвартай хэрнээ зүгээр ингээд алхам хийх зөвхөн бусад хүмүүсийн амьдрал гоё болдог юм шиг хараа суугаад идэх хүмүүс байдаг те. Энэ manifestation надад ажиллахгүй бусдад болдог. Бусад хүмүүс хэрэгжтэй ажилдаа ордог. Бусад хүмүүс л гоё өндөр цалинтай байдаг. Бусад хүмүүс л ингэж гоё амьдрах эрхтэй. Би өөрөө ирэхгүй юм шиг гэсэн нэг тийм өөрөө ч тэрийгэ мэдхгүй тийм бодолтой хүмүүс байгаад идэв шүү дээ. Ерөөсөө алхам хийдэггүй. Тэр хүмүүст зориулаад чимэн юу гэж хэлэх вэ? Манай нөхөр надад нэг удаа хэлчихсэн байхгүй юу? Тэр үгийг хэлмээр санагдлаа. Боломж ирэхэд тэрийг атгаад авахд өөрийгөө бэлтцсэн байжээ гэдэг үг. Тэгээд яг тэрэнд бэлтгэд чинь хэрвээ алхам хийхэд чадахгүй ингээд өөртөө итгэхгүй яваад ах юм бол зүгээр л юуж бодохгүйгээр бүртгүүлчих. Юуж бодохгүйгээр тий submitted бүртгүүлчих. Тэгээ submitted бүртгүүлэхэд л энэ мөн үү биш үү гэдэг хариулт нь гараад ирнэ гэж би бодож байна. Тийм тэгэхээр өөртөө итгэж чадахгүй яг ингээд амар хэцүү юм амар ойлгож байна гэхгүй. Тэгээ юу ч хийвсэн ингээд болохгүй юм шиг мэдрэмж төрөөд ингээд хаанаас энийг ч хийсэн болохгүй юм шиг тэрийг ч хийсэн болохгүй юм шиг нэг тийм бүтггүй юм шиг мэдрэмж төрөөд идэг. Гэтэ яг тэр дуудлагаа сонсоод яг тэр чинь таны даалт ухамсараас чи ирж байгаа мэдээлэл байна уу? Яг ингээд яг жинхэнэ таны өөрөөс чинь ирж байгаа ингээд бодож байгаа зорж байгаа бодлоос чинь ирж байгаа мэдээлэл байна уу гэдгийг анзаараад тэгээд ер нь бол тэр бодол чинь худлаа л идэг даа. Тийм. Тэгэхээр тэр Yes, exactly. За маш их баярлалаа Солонгоо. Тэгээ энэ жилийн summit-д нөхрөөгөө сонсож байгаа гэсэн тий. Нөхөртөө билет аваад өгсөн гэж хэлжсэн тий. Айгуу. Wow, amazing. Нөхөр нь угаасаа бас мэрэгчлэрээ ингээд сураад одоо ингээд төгсөж байгаа учраас тий Melbourne их сургуулиас авсан тэр мундаг Master of Industrial Engineer штэ тий. Монголд бол маш хэрэгцээтэй тэр маш гоё мэрэгжил аваад байгаа. Мэдээж карьер нь бас маш гайхамшигтай байх
нь тодорхой. Гэсэн хэдий боловч бас л нөгөө тодорхой хэмжээний gap авчаад нутаг буцаж байгаа хүнд бас л нөгөө нэг өөртөө итгэл би хоцорсон уу энэ гэсэн мэдрэмжүүд бол нөхөрт чинь бас байгаа ах л да. Тийм болохоор тэрийг нь чи мэдрээд ухамсарлаад oh my god нотлон amazing байсан энэ жил amazing болно гэд нөхрийгөө бас ингээд урайлаад ингээд суулгаж байгаа чинь бас amazing бас үнэхээр гайхамшигтай байна. Цаг гаргаж өөрийнхөө сэтгэлийг чин сэтгэлийг тэн нин үгүй ярилцсан чамдаа маш их баярлаа. Яг чам шиг минь залуу ээжүүд, залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй баха гэж би бодож байна. За тэгээд цаашдаа хамтдаа байгаарай. Маш гоё том manifestation ингээд гоё биелүүлээд яваарай. Бас дээрэс нь хоёулагийн бас нэг тийм aligned юм харагдаж байна л та. Бусдын амьдралыг дээшлүүлэх гэсэн нэг тийм сүнсний нэг тийм дуудлага чам бас ингэж харагдаад байна. Яг тэрнээрээ тулгуурлаад карьерээ чиглүүлээд явж байхад амьдрал үнэхээр amazing. Seriously, амьдрал үнэхээр amazing. Тийм болохоор том нор мөрөөдөрэй л гэж хэлмээр эндээ солонгоо чамда. Баярлалаа. Намайг урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд нөгөө саяны боломж ирэхэд атгаад авахд өөрийгөө бэлэн байлгаж байгаарай гэдэг дээр магадгүй яг энэ подкастыг үзэж байгаа хүмүүст өгсөн тэг ингээд одоо яг алхам хийх ёстой шүү гэдгийг өгж байгаа гоё том мессеж байх гэж бодож байна. Тэгэхээр энэ подкастыг сонсоод сууж байгаа бол юу ч бодохгүй яг одоо алхам хийгээрээ өөртөө зориулаад тэгээд яг одоо л яг цагнах тийм гэж хэлмээр байна. Тэгээ маш их баярлалаа энэ үртэл. За маш их баярлалаа Солонгоо. За тэгээ бидний хоёрын яриг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугааруудаар маш гоё сонирхолтой зочдуудыг үргэлжлэн оруулах байгаа. Хэрвээ та мань бас манифестийн талаар улам илүү мэдээллийг мэдээ тийм ээ. Дээрэс нь одоо Солонгоо бясалгал гэж яриад байна. Би бас нэг бясалгалаад үзье гэж хэрвээ бодож байгаа бол миний YouTube суваг дээр байгаа 40 минутын бясалгал байдаг, өглөөний бясалгал байдаг. Голд нь ямар ч зар тийм юмд юусоо байхгүй зөвхөн танд зориулсан тэр бясалгал байгаа. Тэднийг минь хийж үзээд өөрөө бясалгалын амтыг мэдрээд өөртөөгөө бас нэг таарад дээрэс нь миний манифесташны талаар ярьсан маш олон одоо видеонууд байгаа. Үр дүнгээ хуваалцсан иймэрхүү подкастнууд байгаа. Тэрийг бүгдээрийг нь сонсоорой гэж би уриалмаар байна. За бүгдээрээ дараагийнхаа суугаар уулзцгаая. Ciao. Миний контентыг дагаад. Exactly. Тэгвэл яг бид линкийг нь оруулаад өгье. Солонгогийн манд дагаарай. Melbourne яг бодлоор ямар байдг вэ гэдгийг ямар шүүлтэргүй хэлж гин гэж шүү тийм ээ. Тэг зааш.